Соёлын өвийг сэргээн өвлүүлэгч Unitel Group үзүүлж байна. Монгол дуу 4К төсөл. Hero Entertainment, Unitel Group хамтран ирээдүйн хойч үедээ хуучны болон орчин цагийн сэтгэл хоногссон 100 дууг өвлүүлэн үлдээж байна. 60 хар гэж алдарсан түүхний өвгтөөсөн зэрэг 1975 онд гайтугаа миний ард түмэн гэдэг дууны шүлгэнд гайтугаа тийм шүлгэнд ардын жижигч Мясрын багш аялгау хийсэн юм. Гайтугаа ирээд нэг дууга сонссон. Тий. Сонссон дараагаар Мясрынгийн 60 харчиг нурааж явах шиг хэлсэн байхгүй. Тэрнээс гөхрөлдөө тэрнээс 60 харгаа. Тэгээд сүүлд гадуурд 60 харгаа тарцсан. Бөөний дуу гэдэг нь бол яруу найрагч төрийн сойрхолд ардын уран зохиолч Пүрэв Доржгон Хөөхтайлбын тэрлэг найрлалын буян дууны хэсгээс урлагийн гавьяа зүтгэлтэн төрийн сойрхолд Бадарчгаа энийг буян хэсгийг авч дууг нь хийсэн. Надад анх удаа 76 онд өгчсэн да. Халах голын 35 жилийн ойгоор хамгийн анх бүр том заставтай тэр сая үйлдвэрчний соёлын төв арданд тоглож байсан.
халах голын дайн зөвхөн халах голын л дайн байсангүй хайртан бүхнээ дайснаас өмөрсөн хамаг ардын дайн байлаа. Асрын хүнээр олсон аз жаргалан хамгаалж яваарай.